сарын 23 буюу даваа гарагт ахуйн хүрээнд гэртээ хашаанда арх согтууруулах ундаа бэлдэж худалдан борлуулдаг гэх мэдээллийн дагуу манай редакц сурвалжилж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хилцээс бүрэлдэхүүн ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Энэхүү хэрэгтэй холбоотой хяналт шалгалт хэрхэн явагдаж байгаа талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн хошууч Мөнх Баяраас тодрууллаа. Цагдаагийн байгууллагт энэ оны 1-р сарын 23-ны өдөр дуудлага мэдээлэл бол ирсэн. За дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр явуулсан цагдаагийн байгууллага Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хилцээс холбогдох шалгалтын ажиллагааг бол явуулсан. За явуулгад иргэн Б нь одоо өөрийн хашаанд барилах гараажид Монгол стандарт чанар хямар нэртэй арх одоо өөрч тавьсан гэх асуудал төр холбогдох шалгалтыг гэж за тухайн арх судрал гундаанаас дээж авахар бид бүхэн бас холбогдох байгууллагууд бол шинжилгээний төгөөр бол хургуулсан байгаа. За энэ дээр бол холбогдох шалгалтын ажиллагааг бол цагдаагийн болгоос өнөөдрийн байдлаар явуулж байна. За мэдээж хэрэг тухайн асуудлыг бол шалгалтын ажиллагаар эцлэн шийдвэрлэгдэн. За мөн яг энэ төрлийн хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагт бол Сэлэнг аймгийн Алтан булгын чөлөөт сум бусээс одоо хэмжээний арх судрал гундааныг зүйлийг бол худалдан авч за онцгой албаны татварын тэмдэгт наач хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж ашиг олж мөнгө угааж байсан үйлдвэрүүд бас мөн цагдаагийн байгууллагаас илрүүлээд шалгалтын ажиллагаанд зохион байгуулж байна.